торгуултай машинуудаа цэгцлэе гэж байна. 80% торгуулаад төлөхгүй мөртлөө машин аваад замын хөдөлгөөнд оролцож байгаа. Хуучин бас буруу практик бол юу болсон бэ гэхээр торгуулийн өршөөдөг. Тэнж торгуулаад төлөхгүй эзэн нэгэн цагт өршөөх байхаа гэдэг ийм сэтгэлгээ суудсан байна. Заавалчгүй торгуул төлдөг байх хэвээр, тэгжээ замын хөдөлгөөнд оролцох хэвээр гэдэг. Энэ ажлыг бол хатуу одоо хийлгэнэ гэж ингэж бодож хотынд үүрэг чиглүүлж байгаа. Төгжрлийн сайд гэж анх одоо Сүхбаатар сайдыг томилж исэн. 2 ч удаа төгжрлийн сайд нэрээр томилгоо хийгдэж 2 сайдын нөөцсөн учраас 20 минутын хотын үндэсний хорооны дарга гэдэг ингээд томилогдохлоор хүн болгонд л сэтгэл нь төгжрлийн асуудал хариуцсан сайд гэдэг нэг хуучин сэтгэл хүмүүст орж ирэх шиг байна. Зөвхөн төгжрлийн асуудал хариуцдаг байсан сайд нараас бол зарчмын цоо шин агуулгатай ийм үүрэг хөнгөстэй ийм албан тушаал байна. Маш удаан хугацаанд хотууд бол машин зориулсан зам их барьдаг гэсэн, давхар замууд их барьдаг гэсэн тийм. Инглигээд одоо төгжрлийн асуудлаа шийдэж чадахгүй юм байна. Илүү явган явдаг, нийтийн тээврийн хэрэгслүүд хэрэгэлдэг, ундаг дугуй ундагч гэх юм. Ийм байдлаар хотуудаа төлөвлөөд олон хотууд бүр энэ чиглэлээрээ бүр институтууд байгуулад ингээд явж байгаа юм л. Тэгээ манайх ч гэсэн бас хөгжлийн энэ концепцээс бол бас хоцролгүйгээр хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулинд 24 онд өөрчлөлт хийгээд одоо 20 минутын дотор л бүх үйлчлэгээ авдаг 14 хоттой бол Улаанбаатар хотыг за бусад одоо аймгийн төвийн хотуудыг ч гэсэн энэ чиглэлээр өөрчлөе гэдэг ийм хуулиа баталсан учраас 20 минутын үндэсний хороо гэж байгуулаад тэд энэ хороогоо даргалуулсан сайттай бай. Ингээд томилсон. Амьдарч байгаа газараас их хол явж төрийн үйлчлэгээ авах нь бол буруу юм байна. Тодорхой зайд 20 минутын 15 минутын зарим хотууд бол бүр 5 минутын зайд алхаад явхад бол бүх хотод үйлчлэгийг авдаг, хүүхдээ сургуультай авдаг, эмнэлгийн үйлчлэгээ авдаг, бусад төрийн үйлчлэгээнүүдийг авдаг ийм байх зайлшгүй шаардлагатай байна гэдэг ийм асуудал үүсээд хотууд бол энэ чиглэлээр төлөвлөлтүүдээ хийж эхэлсэн байна. Бусад хотуудад хэрэгжүүлж байгаа 20 минутын ч 15 минутын ч хотын энэ концепц дээр бол хамгийн чухал зүйл бол сургуулийн асуудал хэрэгжиж байна. За манай ч гэсэн энэ бол яг адилхан байгаа. Сургуулийн хүүхд амархаар төгжүүлж байхгүй болчиход байгаа шүү дээ. 20 минутын хотынхаа концепцийн хүрээнд энэ шинэ хуулийнхаа дагуу 14 хот болохоор байгаа. Бүх хотуудаа яг адилхан энэ чанартай гэж үзэж байгаад энэ сургуулиудын салбаруудыг байгуулах. Одоо зайсан хотод байгаа сургууль Сэлб хотод бас л адилхан байж байгаа. Ингэж өгч чадах юм бол дүүргүүдийн хооронд ингээд машин аваад хүүхдээ өргөж өгөх гэдэг ингээд явах шаардлага байхгүй болох юм байна. Энэ хотуудын төгжрлээ шийдсэн аргуудыг ингээд харж байхад бол маш өндөр татварууд тавьж байна. Татвартай бүсүүд бий болгож байна. Машин унж байгаа юм бол нэлээд өндөр татвар төлдөг юм руу заашгүй явж таарнаа. Энийг одоо нууж агаад байх шаардлага байхгүй гэж ингэж бодож байгаа. Татврынхаа орлогоор зам харгуугаа янзлах, нөгөө замуудыг хоёр түвшний болгох гэх мэтлэн. Буруу зөв хамаагүй өөрөлтөө машин ундаг улс орн бол ер нь байхгүй. 68 онд анх одоо энэ Вений конвенцэд хэлсээд зөв талдаа өөрөлтөө машин уннаа гэж ингэж үзээд замын хөдөлгөөний дүрмийн бол зөв талдаа өөрөлтөө машинд зориулж хийсэн. За гэтэл одоо ингээд зөв буруу хамаагүй ингээд хоёулангийн оруулж ирээд унж эхэлсэн. Энийг аль нэг тийш шийдэх цаг болчиход байгаа. Тэгээ дээр нь одоо хуучин машины одоо цэг маягтай болсон. Тэгвэл ер нь бол хамтарсан засаг байгуулагдсан үедээ олон жил шийдэгдээгүй асуудлыг шийддэг байсан. Одоо баярын засгийн газрын үед бол 10 хэдэн жил явжсан оюутлын асуудлыг шийдчихсэн. Шийдэж чадахгүй олон жил явсан асуудлуудаа шийдэд авч явж байгаа. Машиныхаа өрүүлний асуудлыг шийдэж авах хэрэгтэй. Хоёрдугаарт нь хуучин машиныхаа асуудлыг бас шийдэж авах хэрэгтэй. Ярьсан зүйлүүдийг бол маш их мөршгөж тавьж байгаа. 2 машинтай байхыг хориглох нэ. Ийм хуулийн төсөл санаачилж байгаа юм байна Эрдэнэ бүрэн. Буруу талдаа өрүүлтэй машиныг явуулахгүй болох юм гинэ гэх мэтлэн ийм олон асуудлуудыг бол ингээ мөршгөд ярьж байна. Нэгдүгээрт барьж байгаа зарчим бол аль нэг талдаа гараа. Буруу талдаа ч байж болно, зөв талдаа ч байж болно. Тэр нэг л талдаа өрүүлтэйгээ тэгжээж нэг замын хөдөлгөөний дүрм чинь нэг цэгцэрх гээд байна. Аюулгүй байдлын бүх юм чинь шийдэгдэх гээд байна. Би бол энд ажиллаж явах хугацаанд бол юуг шийдэхийг зорж байгаа гэхээр нэгдүгээрт энэ жолооны хүрдний асуудлыг шийдье. Нэг талдаа гарах. Энийг нэг эзэн нэг цагт хийх ёстой. Одоо цаг нь олсон гэж ингэж бодож байгаа. Их хурл хэрэг зөв талдаа өрүүлтэйг хэрэглэх ёстой гэж үзвэл буруу талдаа өрүүлтэй машиныхаа импортыг бол зогсоох ёстой. Буруу талдаа өрүүлтэй машиныг хэрэглэх ёстой гэвэл зөв талдаа өрүүлтэй машиныхаа импортыг зогсоох ёстой. Энэ чигээрээ байгаад ээж болохгүй л гэдгийг хэлэх гээд байгаа санаатай байна.
Ялангуяа хотын төв хэсгүүд маш олон газар машингүй гудамжнуудыг бий болгохоор зураг төсөв тэзвүүний хөрөнгө оруулалтууд тавигдсан байгаа. Нэг зүйлийг бол энэ хувийн хвшлийнх нь бас уриалмаар байна. Машингүй гудамжууд бий болохоор газар доорч юм эсвэл давхар гаражууд барих ийм шаардлага үүсэж байгаа. Төвөөсөө эхлээд машингүй бүсүүдээ маш олон болгоод сайхан амартайгаа алхаад ажил руугаа орчдөг машинаа тавьчаад бусад хотууд бол бүгдээрээ энэ чиглэл рүү явж байна. Бид нар бас энэ ажлыг хийх боломж бол нөгөө аж ахуйн нэгжүүдийн 1% буцаалттай холбоод хийх юм бол бас боломжтой байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бас манай аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцоосоо гэж бодож байгаа. Хамтарсан засгийн газар эхнээсээ эхлээд нэлээд том төслүүдийг одоо зоригтой зарласан баг. Богдуулын түнэл, туулын хурдны зам, тойрог зам, ирээдүйд Улаанбаатарыг өшгөн өндөө 100 мод гээд тэлэх ийм чиглэлийн томоохон төслүүдтэй шууд зарлаад ингээ явсан. За бидний хувьд бол бас богино хугацаанд, дунд хугацаанд хэрэгжүүлэх төслүүдэд зарлж байгаа. Тэр нь бол BRT, тусгай замын автобусны шугамуудаа, трамвай замууд хийх. Бид нар бол эхний ээлжинд энэ буян тухай 120-ын Тэмэттэй уулзар хүртэлх нэг 12 км-ийг маш хурдан хугацаанд эргэцэн хийгээд харуулчаа гэж бодож байгаа. Хувийн хвшлтэйг нийлээд алхамаар явбал илүү үр дүнтэй байхаа гэж үзэж байгаа. 20,000-ын хот гэдэг концепцийг хөгжүүлэхэд бол дэд бүтц, тээвэр, машины асуудал бол нэгдүгээр тавигдж байгаа. Тийм учраас бол огт одоо энэ төгжрөл над хамаагүй гэж ярихгүй байгаа. Улаанбаатарт нийтийн тээврийг яаж хөгжүүлэх үү гэдэг судалгаа энэ өөрснийхөө одоо баримталж байгаа байр суурь бусад яамдууд руугаа хариуцуулаад чиглэл өгөөд хэрэгжүүлэх тал дээр нь бол оролцоод ингээд явдаг ийм л үүрэг функцтэй явж байгаа.